Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Хичээлийн агуулга тодорхой тооны эд зүйлээс нэг нэгээр хорогдуулж, үлдсэнийг нь тоолж, дүн тоог хэлэх. Сургалтын арга асуулт тавих, харилцан ярилцах, идэвхжүүлэх. Өнөөдрийн хичээлээр юмсыг нэг нэгээр хорогдуулан, дүн тоог хэлж сурна. Хэд байна вэ гэсэн асуултанд хариулна. Мөн хэрэглэж дууссан эд зүйлс тоглоом наадгаагаа байранд нь хурааж сурцгаагаарай. Хүүхдүүдээ, та нар хичээл эхлэхээс өмнө тоглоомноосоо 5 тоглоомыг авчирч өмнөө байрлуулаарай. Ямар ч тоглоом байж болно шүү. Хүүхдүүдээ, зурган дээр юу байна вэ? Зүйтэй хэрэмнүүд байна. Нийт хэдэн хэрэм байгааг хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5 бүгд 5 хэрэм байна. Нэг хэрэм нь самар цуглуулахаар явлаа. Одоо хэдэн хэрэм үлдсэн бэ? Тоолоорой. 1 2 3 4 нийт 4 хэрэм байна. Бас нэг хэрэм нь нуугдж тоглохоор явлаа. Одоо хэдэн хэрэм үлдсэн бэ? Хамтдаа тоолцгоё. Багшигаа дагаад тоолоорой хүүхдүүдээ. 1 2 3 зүйтэй нийт 3 хэрэм байна. Нэг хэрэм нь гэртээ харихаар явлаа. Одоо хэдэн хэрэм үлдсэн бэ? Хамтдаа тоолъё. 1 2 их сайн байна. 2 хэрэм байна шүү дээ. Хүүхдүүдээ, зургийг сайтар ажиглаарай. Юу байна вэ? Одоо бүгдээрээ юу өөрчлөгдсөн бэ гэдэг тоглоомыг тоглоцгоё. Зурагт юу нэмэгдсэн байна вэ? Зүйтэй цагаас нэмэгдсэн байна. Мөн нар мандсан байна шүү дээ. Хэрэм ойгоор явж байгаад самарнууд олжээ. Хэдэн самар олсныг хамтдаа тоолцгоё. 1 2 3 4 5 5 самар олсон байна. Нэг самрыг нь идчихэж гин. Одоо хэдэн самар үлдсэн байна вэ? Дахиад багштайгаа хамт тоолъё. 1 2 3 4 их сайн байна. 4 самар байна шүү дээ. Хүүхдүүдээ, одоо бүгдээрээ дахиад зурагт юу өөрчлөгдсөн бэ гэдэг тоглоомоо тоглож анхаарлаа хөгжүүлцгээе. Зургийг сайтар ажиглаарай. Юу өөрчлөгдсөн байна вэ? Зүйтэй нэг хэрэм нэмэгдсэн байна. Мөн нэг самар өнгөрөөд өөр газар очсон байна шүү дээ. Та нарын хариутай таарч байна уу? Их сайн байна. Хэрэмнүүд нуугдж тоглохоор ярилцжээ. Зурагт хэдэн хэрэм байна вэ? Хамтдаа тооцгоё. 1 2 3 4 бүгд 4 хэрэм байна. Нэг хэрэм нь нуугдахаар явлаа. Одоо хэдэн хэрэм байгааг тоолцгоё. 1 2 3 нийт 3 хэрэм байна.
Дахиад нэг хэрмэн бас ногдохоор явлаа. Одоо зураг дээр хэдэн хэрэн байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2. Нийт 2 хэрэн байна. Бас нэг хэрмэн ногдохоор явлаа. Одоо хэдэн хэрэн үлдсэн байна вэ? Зүйтэй 1 хэрэн байна шүү дээ. Хүүхдүүдээ хэрэмнүүд хаана ногдсон юм болов? Та нар юу гэж бодож байна? Зургийг сайтар ажиглаарай. Зүйтэй модон дээр нэг хэрэн байна. Модны ороод нэг хэрэн байна. Модны дээр хэрэм байна шүү дээ. Хүүхдүүдээ энэ зурган дээр хэдэн хэрэм байна вэ? Шат бүгдээрээ тоолцгоё. 1, 2, 3, 4, 5. Нийт 5 хэрэм байна. Нэг хэрэм нь өглөгөө орчихлоо. Одоо хэдэн хэрэм үлдсэн бэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4. Их сайн байна. 4 хэрэм байна шүү дээ. Хүүхдүүдээ бүгдээрээ ахиад зурагт юу өөрчлөгдсөн бэ гэдэг тоглоомыг тоглоцгоё. Зургийг сайтар ажиглаарай. Зурагт юу өөрчлөгдсөн байна вэ? Сайтар ажиглаарай. Зүйтэй зараа нэмэгдсэн байна. Мөөг нэмэгдсэн байна шүү дээ. Их сайн байна. Хүүхдүүдээ гэрийн даалгаварт ээж аав, ах эгчтэйгээ хамтраад өмнөө байгаа 5 тоглоомоо нэг нэгээр хорогдуулж түн тоогийн хэлээрэй. Өнөөдрийн хичээлээр юмсыг нэг нэгээр хорогдуулж үлдсэнийг нь тоолж түн тоог хэлж сурлаа. Хүүхдүүдээ хичээлдээ хэрэглэсэн тоглоомоо буцаагаад байранд нь хурааж хэвшээрэй. Хичээлдээ оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.